төмөр замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх стратегийн одоо хөгжлийн төлөвлөгөөний бичиг баримт бол бэлэн болцсон байгаа. Тэгээ энийг аль аль талаасаа одоо гурван улсын коридорын одоо гол үйл гүйцэтгэдэг компани хувьд энэ төмөр замын шинжилгээ ажлаа бол эхний ээлжинд явуулъя гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За энэ хүрээнд бол мэдээж улаан үдээс цаашаа нэвтрэлтэн дээр анхаарах ажил байгаа. Энийгээ бол Оросын холбооны улс бол бид хийчнэ. Хамгийн гол нь төмөр замыг шинжлэх, цахилгаанжуулах, автомат болгох, 50 сая тоннд хүргэх төлөвлөгөөгөө эрт батлаад тэг ажилдаа орё гэдгийг бол хоёр талаасаа ярьж байгаа. За би буцаж ирээд ерөнхий сайд болоод зам тээврийн сайдтай бол энэ дээр маш тодорхой ойлголцолд хүрсэн. За ямар ч байсан Улаанбаатар төмөр замыг шинжлэх ажил бол эхлээ хийх юм байна. Тэрний дараа бол тэр Садаа замын тухай, хоёр дахь замын тухай ярих юм байна гэж. Тэгээ Оросын холбооны улсын тал бол дахиад хөндөж байгаа асуудал баруун босоогоо одоо ажиллаа эхлүүл яасан юм бэ гэдэг. Баруун босоо дотор бол ээж 3 гэдэг одоо олон улсын коридор байгаа. Энэ коридорыг одоо энэ ондоо багтаагаад бүрэн одоо хөдөлгөөнд оруулах, бүрэн одоо ачаа тээврийг явуулах тэр нөхцөл боломжуудыг одоо хийя. Энэ бол өөрөө хятад улс болоод Оросын холбооны улсын хооронд ачаа тээвэр хийж одоо бизнес хийх ийм боломжтой ийм коридор байгаа. Тэгээ эннийхээ ажлыг одоо түргэн шуурхаа явуулъя гэх мэтлэн. Тэгээ энэ дотор нэг хөндөгч байгаа хоёр асуудлыг бид нар нэлээд тухтай ярьлаа. Тэр нь бол эгийн голын цахилгаан станц. Магадгүй энэ эгийн голын цахилгаан станцын байгаль орчны дүгнэлтийг 26 онд багтаагаад гаргана гэж байгаа. Тэгэхээр бидний болоод Монгол Улсын засгийн газрын хүсэлт бол эгийн голын цахилгаан станцын одоо цахилгаан станц өөрөө байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн судалгааг 25 онд багтаагаач гэдэг ийм зүйлийг бол хэлж байгаа. Нэгвэр хэлбэл энэ төслийг бол богино хугацаанд эхлүүлэх шаардлага байна гэж. Дараагийн асуудал бол хий хоолойн асуудал байна. Хий хоолой Монгол улсаар дамжиж явна гэдэг өнөөдөр хүртэл одоо бас л 14 жилийн өмнө гурван улсын засгийн газар тохирсон. Улс төрийн шийдвэр бол гарцсан. Гурван улсын засгийн газар бол энэ хий хоолойг хийя гэдэг. Тэр нь бол 50 тэрбум куб хийг одоо Оросын холбооны улсаас бүгд найрамдах хятад улс руу одоо экспортлох тийм хоолойны асуудал байна. Тэгээ энэ бол манай одоо транзит коридорын одоо нэлээд ариун орлоготой төслүүдийн нэг гэж хэлж болно. Энэ төслийнхээ тухай ярьсан. Тэгээ та бүхэн ингээд харж байгаа бол ийм 4 ноцоостой хийгдэх төсөл ерөнхийдөө тээзээ бол хийгдсэн. Энэ техник эдийн засгийн үндэслэлийг бол одоо манай Эрдэнэс газ төслийн баг бол Восток Союз гэдэг Роснефтийн одоо Газпромын одоо охин компанитай хамтраад тээзүүгөө бол хийцэн. Тээзүү бол хийгдээд дууссан. Зураг төсөл бол одоо хийгдсэн. Зөвшөөрлүүд болоод газар мазрын асуудал нь бол шийдэгдсэн. Байгаль орчны үнэлгээ одоо эд тундаа явагдаж байгаа ийм төсөл. Бусад зөвшөөрлүүд бол гарцсан. Тэгээ эхний жилдээ бол 10 тэрбум куб метрийг гаргана. Тэгээ хоёр дахь жилдээ 25, гурав дахьтаа 35. Тэгээд яг эцсийн одоо очих хүчин чадал бол 50 тэрбум куб дээр очно гэдэг ийм зүйл байна. 970 орчим километр шугам хоолой асуудал. Энэ шугам хоолой бол ил явахгүйгээр тээзүү хийгдсэн юм лээ. 1.5-аас 2 метрийн үнд явах ийм хий хоолой асуудал бол яригдчих. За энэ дээр бол мэдээж өнөөдөр засгийн газрын хурлаар хилцүүлээд өнөөдөр хүртэл хийсэн ажил бол нормал байна. Одоо бид бол одоо бүгд найрамдах хятад ард улстайгаа энэ хоолойгоор дамжсан хий экспортлох, хий хүргэх, транзит хийх энэ ажлаа одоо эрчимжүүлье гэдэг асуудлыг CNPC компанитай бид нар өнгөрсөн хугацаанд 2-3 удаа уулзалт хийснийг та бүхэн мэдж байгаа. CNPC гэж ямар компани юм бэ гэхээр охин компани PetroChina. PetroChina бол Монгол улсад одоо газрын тос олборлож байгаа компаниудын нэг байна. Тэгээ энэ компанитайгаа бол хилцээр хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлье гэдэг шийдвэрийг өнөөдөр жишээлбэл засгийн газар дээр гаргаж байна. Энэ дээр одоо нийгэм хуваагаад байгаа зүйл бол газрыг нь ингээд энэ төсөлд өгнө гэдэг тийм зүйл бол байхгүй.
газар бол тусгай хэрэгцээнд Монгол улсынхаа мэдэлд үлдэнэ. Харуул хамгаалтыг гадны байгууллагаар хийлэгдэг гэдэг зүйл бол ерөөсөө байхгүй. Харуул хамгаалалт бол Монгол улсын одоо засгийн газар эсвэл одоо чанарын шаардлага хангасан гээд ийм байгаа. Тэгээ та бүхэн бол энэ төсөлтөд явцын дунд хэдүүлээ нэлээд гүн гүнзгий танилцъя гэж бодож байна. 8 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй мэлээ. Энэ хөрөнгө оруулалтаа бол 8 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт орно. Тэгээд 20-оос 25 жилийн хугацаанд бол 12 тэрбум долларыг одоо үйл ажиллагааны орлоготой ийм төсөл. Тийм учраас бол энэ өөрөө бол мэдээж энэ бол ганцхан хоолой биш шүү дээ. Дэлхийд дахинд ийм хоолой бол одоо хэдэн зуугаараа баригдсан. Нэггээр хэлбэл бид онгоцоор өөрснөө аялдаг, машинаар ачаагаа зөөдөг, төмөр замаар ачаагаа нүүрсээ зөөдөгтэй яг адилхан хий бол ямар нэгэн хоолоогоор дамжиж очихороо хэм төсөр өртөгтэйгээр нийлүүлж байгаа улстай очдгоо гэдэг ийм зүйл байна. Энэ бол нэг тийм транзит тээвэр шүү гэдгийг та бүхэндээ одоо бас тайлбарлаж хэлье гэж бодож байна. Тэгээ энэ ажил бол одоо энэ жилийн бидний одоо мега төслүүдийн хүрээнд хийх, хилцээр хийх том ажил болж ингэж байна. Тэгээ өнгөрсөн 7 хоногт их хурлаар хил холболтын хилцээр амжилттай батлагдсан. Энэ бол өөрөө Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн чухал төсөл бол батлагдлаа гэж бид үзэж байгаа. Юу гэсэн үг вэ? Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг бол тогтвортой орлоготой байхыг хэлж байгаа. Тогтвортой худалдаатай байхыг хэлж байгаа. Тогтвортой ажилтай байхыг хэлж байгаа. Тогтвортой ажлын байртай байхыг хэлж байгаа. Тэгээ тогтвортой худалдаа, тогтвортой ажлын байр гэж юу юм бэ гэхээр худалдаа авагч нь байнга байдаг. Одоо жишээлбэл энэ 50 тэрбум одоо куб метр хий бол яг цаад газар нь 60 жилийн хугацаанд худалдаж авна гэх юм бол энэ төсөл бол жишээлбэл амилж явах жишээтэй. Тэгэхээр хий хоолой байхгүй бол энэ явахгүйтэй адилхан бид төмөр замын холболт терминал байхгүй бол тэр тогтвортой худалдаа гэдэг зүйл бол ерөөсөө амилахгүй. Тийм учраас бол энэ зүйлийнхээ ард гарч чадсан. Тийм учраас одоо бид бол дараагийн коридорын ажил руугаа орё гэдэг зүйлийг ярьлаа. Баавгийн чуулганд оролцсон. Баавгийн чуулганд оролцохдоо төрийн зөвлөлийн шадар сайд Дэн Шүжаан гэдэг шадар сайдтай би уулзалт хийсэн. Энэ үеэрээ бас адилхан 3 зүйлийг хэлсэн. Нэгдүгээр хил холболт явж байгаа. Энийг эрчимжүүлээ, талархалтай байна. Хятадын сайд нарын зөвлөлд бол тийм хурдтайгаар бас хоёр улсын хоорондын хилцээрийг баталдаггүй. Энэ удаа бол асар удаан хүлээгдсэн төсөл учраас 95 онд л 4 гарцын тухай ярьсан. Харамсалтай тэрнээс хойш ингээд энэ чи одоо 95 оноос хойш хэдэн жил болж байна тийм ээ. 30 жил болоход бол 2 дахь гарц нээгдээгүй ганцхан 2 дахь холболт хийгдээгүй ганцхан одоо замын үдтэйгээ бид нар сууж байгаа. Тийм учраас бол одоо ганц мод гашуун сухад ганц модын холболтоо хийн. Энийний дараа бичгтийн бомб мөн одоо шивээ хүрэн ингээд замын үдтэйгээ бид нар ийм 4 терминалыг ажилуулахаар тэгээд энэ ажлууд явахдаа зэрэгцүүлээд ханги мандлын бомбыг бид нар ханги мандлын хил холболтыг бас хятад улстайгаа ярилцаж шийдвэрлэх шаардлагатай гэдгээ бол одоо хятад улсын төрийн зөвлөлийн шадар сайдтай би ярилцсан. Энэ хүрээнд хил холболтын ажил явж байгаа эрчимжүүлэхийн зэрэгцээгээр мөн одоо коридорынхаа ажлуудыг эрчимжүүлье. Коридор гэдэг нь бол нөгөө би дахиад давтаад хэлье. Төмөр замын тээврийг 50 сая тоннд хүргэх Улаанбаатар төмөр замын шинжилгээ ажлыг эхний ээлжинд хэдүүлээ явуулъя. Яг энтэй зэрэгцүүлээд хийн хоолойн төслөө хөдлөгөө. Мөн одоо баруун коридор, зүүн коридороо хөдлөгөө гэдэг энэ зүйл дээр бол аль тал нь бол санал нэгдэж эдрийг одоо урагшлуулах тухайд тэр тухайд одоо хятад Монгол хятадын засгийн газрын комисс бол цаашдаа энэ ажлууд дээр анхаарал явуулъя гэдэг. Ийм зүйлийг нэгдүгээрт ярьж. Хоёрдугаарт бол одоо хятад улсаас хөрөнгө оруулалт хийгээд Монголд одоо үйлдвэрлэлд аж үйлдвэрийн парк энэ төр хөгжүүлээд явхад бол тодорхой компаниуд дээр гацаа байвал тэрийг нь одоо хятадын засгийн газар арилгаач гэдэг энэ асуудлыг тавьсан. Өөрөөр хэлбэл чөлөөтэй үйлдвэрлэл эрхлэх боломжийг одоо хоёр талдаа бий болгоё гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ энэ хүрээнд аж үйлдвэрийн сайд Ли Лөчөн гэдэг аж үйлдвэрийн сайдтай, аж үйлдвэр мэдээллийн сайдтай уулзалт хийсэн. Хоёр тал ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг гаргаад ажлын хэсэгтэр бол
яг энэ үйлдвэрлэлийн чиглэлийн ажил төслүүдэд одоо ойрын үед тохироод энийг хөдөлгөё гэдэг ийм зүйлийг бол ярьсан. Сурвалгаарт мэдээллийн технологийн шинжилэл ухааны паркийг одоо Монгол улсад байгуулахад хамтын одоо ажиллагаагаа эхэлье гэдэг. Тэгээ энэ хүрээндээ дахиад нөгөө аж үйлдвэр мэдээллийн сайдтай ажлын хэсэг гаргаад ингээд яваад ирсэн шүү. Тэгэхээр бол одоо дараагийн явах мега төсөл бол энэ одоо бол энэ бол явж байгаа. Дараагийн явах нь бол нөгөө хий хоолоор угаа бид нар ингээд шилжиж байна. Баруун зүүн босоод инглигийн гэрээ хилцээр, эгийн голын гэрээ хилцээр эдгээр бол ингээд цогтой хөдөлж гин шүү гэдэг. Би одоо нэг та бүхэнтэй уулзаж ярилцсан гээд тодорхой хугацаа алдсан. Энэ хооронд одоо юу амжуулва, юу хийвэ гэдэг тайлангаа тавьж байгаа маа.